За өнөөдөр би Баян зүрхийн төвчон дээр байрлалдаг олон улсын сүлжээ дэлгүүр Carrefour-ийн салбар дээр ирсэн байна. Тэгээд Carrefour-ийн маань ураа үг маань болохоор илүү хэмнэлттэй, тэгээд илүү чанартай гэдэг. Угаасаа хэдүүлээ одоо дэлгүүр дотор ороод дэлгэрэнгүй танилцсан бол та яагаад бид нар өнөөдөр ингэж хэлж байгаа вэ? Ийм ураа үгтэй байгаа вэ гэдгийг бол анзаарах болно. Тэгээд мөн мэдээж Carrefour бол Францын олон улсын сүлжээ дэлгүүр учраас шууд Францаас Монгол руу Европын стандартын дагуу чанартайгаар ямар ч асуудалгүй дөрөвдөд бид нарын гарт ирдэг байх нэ. За ингээд хэдүүлээ дэлгүүр дотор ороод байгаа танилццгаая. За Carrefour болохоор дэлхийд ихт маш алдартай сүлжээ дэлгүүр байгаа. Тэгээд хэдүүлээ статистикийг харах юм бол дэлхийд томоороо бүхэлд нь 7-д ордог. Тэгээд Монгол болохоор 49-г усан болж орж ирээд тэгээд өдгөө 6 салбар болохоор нээсэн байгаа. Монголд яг одоо үйл ажиллагаа явуулж байгаа салбарууд нь гэх юм бол супермаркет болон хайпермаркет гэсэн хоёр төрөл байгаа. Тэгээд хэдүүлэнгийн өнөөдөр ирсэн Баян зүрхийн салбар болохоор хайпермаркет дотор ордог. Хайпермаркет нь ямар онцлогтой вэ гэвэл хэдүүлээ цахилгаан бараанаас ахуулаад өдөр тутмын бараа хүртэл бүх төрлийн бараануудыг зардаг байгаа. Тэгээд хэдүүлэнгийн өнөөдөр ирсэн зорилго болохоор би өнөөдөр зөвхөн үйлчлүүлэгчийн хуваар биш давхар ажилтан болж нэг өдрийг өнгөрөөж үзүүлнэ. Тэгээд за ямар ч юм би хантаа завчдаг үл. Хайпермаркетын хантаас нь болохоор ийм синхэр өнгөтэй юм байна. Супермаркет нь болохоор улаан. За өнөөдөр би агуулга хөрөлтийн менежер хийн. Тэгэхээр хэдүүлээ эхлээд агуулгаас бараагаа авах нь. За тэгэхээр ямар ч гэсэн одоо бүтээгдэхүүнүүдээ нэг нэгээр нь өөрч байна. Бид нарын хамгийн ихний өөрж байгаа бүтээгдэхүүн маань болохоор Carrefour branding, extra brand-ийн өөрсдийнх нь нэрийн ийм брэнд байгаа. Тэгээд би монголчуудаа яг үз зөвлөхийг хүсэж байгаа юм бэ гэхээр Carrefour-ийн одоо бид нар чинь уг нь бол айл болох шимт тэжээлтэй эрүүл хооллолтыг эрүүл хүнсийг сонгодог. Carrefour-ийн бүтээгдэхүүнүүд дээр энд байгаа nutrition score гэдэг юм харах юм бол E-гээс E хүртэлх түвшин байгаа. Тэгэхээр энэ дээр C гэсэн байх юм бол дундаж түвшин nutrition дээр A гэсэн байх юм бол ер нь бол дээшээ явбал явах тусмаа илүү эрүүл бөгөөд чанар сайтай хүнс гэсэн үг шүү. За энэ хэсэг болохоор тэжээвэр амтнд зориулсан бүхэлдээ ингээд маш урт хэсэг байгаа. Тэгээд хэрэг та гэртээ тэжээвэр амтнд тэжээдэг байх юм бол Carrefour бол таны бараангүй сонголт идэх итгэлтэй байна. Хэрэг тэжээвэр амтнд тэжээдэг байх юм бол та энд хурж ирээд харах юм бол тэгэхээр ингээд нүдчин бүр ингээд ялцахаар гоё хэсэг байгаа. Хэдүүлээ одоо галтгооны хэсэгт орох чинь bakery-ний хэсэгт орж ирлээ. За бид бүхний сайн мэддгээр Европ ялангуяа Францын bakery-ний соёл гэдэг бол үнэхээр гайхалтай олон жил өрөөлжсөн энэ соёл байдаг. Франц ч ороор тэгээд Европын яг стандартыг нь хангасан өөрсдийнх нь хүнсээр нь хийж байгаа учраас Европт идсэн, Монголд идсэн хооронд ямар ч ялгаа байхгүй. Бид нар нөгөө үнэтэй гэж бодоод байдаг. Гэхдээ Carrefour-ны хамт олонд баярлалаа. Энэ бол маш хямдхан монголчуудын хувьд болонгууд нь тэгэхээр боломжийн үнээр Европын чанарын энэ bakery-нуудыг та бүхэн амсах боломжтой байгаа шүү. Carrefour. Авчиход маш амархан бүх төрлийн амттай сайхан хоолнууд бол байгаа. Тэгээд та харах юм бол ингээд ийм жижигхэн нагацаас ахуулаад шарсан төмөс, сүнсийн нухаш энэ маш олон төрлийн хоолнууд бол байгаа. Юуны төвөнд та өөрийгөө танилцуулна уу? Would you please explain yourself first? Намайг Арнольд гэдэг. Би Carrefour-ийн олон улсын түншлэлийн албанд ажилладаг. De l'électronique, l'électroménager, le bazar, équipement de la maison et aussi du textile. Таныг энэ даут тасгийг санаачилсан гэж сонссон. Яагаад уг тасгийг нээх хүсэн бэ? Франц үйлчлүүлэгчид энэхүү тасагт үйлчлүүлэх дуртай гэдгийг тайлбарлаж өгнө үү? Би бүх хүнсний бус бүтээгдэхүүн, цахилгаан бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн тоног төхөөрөмж, нэхмэл эдлэлийг хариуцдаг. Би Францад хямд үн хайж байгаа хэрэглэгчдийн хэрэгцээг хангах үүднээс худалдааны булан нэртэй бүсийг байгуулсан бөгөөд энэ нь маш сайн ажилласан тул бид үүнийг экспортлох боломжтой болсон юм. Хэд хэдэн бүсүүдийн дунд маш сайн ажиллаж байгаа улс бол Монгол улс. Бид маш хямд үнээр санд болгож байна. Сакс бүр өөр бүтээгдэхүүнээс бүрддэг. Миний ойлгосноор энд байгаа ихэнх бүтээгдэхүүнүүд Францаас ирсэн тийм үү? Тийм ээ. Франц болон Амстердам хотоос Монгол руу шууд нийлүүлж байна. Et aussi la France et aussi Amsterdam. Amsterdam. That's great. Nous avons des fournisseurs à Amsterdam. Эндээс Carrefour нэрийн бүтээгдэхүүнийг оллоо. Маш гоё хийстэй юм. Beautiful and Carrefour гэсэн шошготой байгааг харж байна. we should found this level right to Yes. find the Carrefour products. Oui. Бидэнд хэд хэдэн Carrefour home бүтээгдэхүүн бий.
avons plusieurs produits en fait Carrefour. Carrefour Home нь хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүнүүдийг агуулдаг. Si on peut voir une très belle gamme Энд сетээр зарж байгаа. Олон төрлийн ширээний хэрэгсэл, жижиг болон том хэмжээтэй хэрэгслүүдийг эндээс сонирхох боломжтой. trouver sur la table. Des petites, des grandes. Carrefour Home. Яагаад Монгол үйлчлүүлэгчид бусад бараанаас илүү Carrefour нэрийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх ёстой вэ? Барааны онцлог нь юу вэ? Carrefour бүтээгдэхүүн нь улсдаа үнэхээр өвөрмөц юм. Carrefour sont vraiment uniques. Маш сайн чанартай, үргэлж хямд байдаг. Ils sont très bon marché, très bonne qualité et toujours à un prix inférieur aux produits que vous pouvez trouver dans le pays. Франц бол виногоор алдартай, виноны гайхам соёлтой гэдгийг хүмүүр мэддэг. Great wine culture, very long time culture in France. So Монголд албан ёсны Carrefour-ийн вино байгаа. Яагаад Монгол үйлчлүүлэгчид Франц вино, тэр дундаа Carrefour-ийн виног сонгох хэрэгтэйг тайлбарлаж өгнө үү? French wines and especially from the Carrefour brands. Carrefour нь Францын жижиг үйлдвэрлэгчдээс тусгаалan сонгож Augustin Florent брендийн браануудыг санал болгож байна. Augustin Florent qui sont Үүнийг танилцуулъя. Шашгын дээрээс усан үзмээ гараар түүдэг. Жижиг дунд үйлдвэрлэгчид гэдэг тэмдэглэгийг харах боломжтой. Чанарыг илүү хямд үнээр санал болгодог. Эдгээр үйлдвэрлэгчид handmade дарсаа Монголын хэрэглэгчдэд санал болгож байгаа. le reflet de France qui est vraiment la Бүх орцоо өөрсдөө үйлдвэрлэдэг. Carrefour нь мэдээж Франц компани тул tous ces produits. та бүхэнд маш хямд үнээр Бордо, Côte-d'Ivoire, Bonjour-с нэрийн виног Францын бүх бус нутгаас гаралтай олон төрлийн дарсыг санал болгодог. Des Côtes-du-Rhône, des Beaujolais, Жишээ нь Чатао, Ленежедо зэрэг маш гоё винонуудыг боломжийн үнээр авах боломжтой. ça peut être des petits vins à des prix très très intéressants, comme par exemple ici vous avez un Fitou qui est très très bien, ici vous avez un Languedoc qui est très très bien aussi. Carrefour-ын санал болгож байгаа бүхэл виног Монголын нөхцөл байдалд тохируулж тусгаалan сонгосон гэдгийг мөн дурдмаар байна. Merci. Merci. Сайн байна уу? Би танаас нэг яриа авч болох болов уу? За баярлалаа. Та яагаад Carrefour-ыг сонгож өөрчлөлдөг вэ? Ер нь амар тийм хамгийн юм тийм органик санагдаад байдаг шүү дээ. Европ стандарттай гэсэн байхаар нэгээд Тийм байна. Таны яг уусаа сонгосон бүтээгдэхүүнийг харахаар бүгдээрээ Carrefour-ын шошготой бүтээгдэхүүнүүд байгаа байхгүй. манайх тэгээд аль болох органик тийм жоохон био тал руугаа юмнуудыг ашиглахыг боддог байхгүй юу. Тэгээд энэ манайх лагерийн байшин ойрхон байдаг. Тэгээд дээшээ ирж юмнуудад цуглуулах нь юм хялбар санагдаад байгаа. Одоо органик юм нь ойртод ирсэн чинь. Nice. Саяарсан хүлээж авсан баярлалаа. За ингээд бид хэд бүтэн өдрийн турш Carrefour-ын нэг ажилтны өдрийг өнгөрүүлж үзүүллээ. Тэгээд та бүхэнд бас таалагдсан байх гэж найдаж байна. Энэ Баян сүрхийн товчоон дээр хурж ирэхээр угаасаа яг цаашаа хэрэгжрүү ч юм уу айлс хөдөө гарч байгаа хүмүүс маш ихээр үйлчлүүлдэг юм байна. Яг Европ стандартаар хэдүүлээ өглөө сайхан илүүлэх юм байна шүү. Тэгээд илүү хяналттай бөгөөд илүү чанартай Carrefour баярлалаа.